Бизнес радио 98.9 Magic Choice санхүүгийн мэргэжсэн үйлчилгээний төв хамтран бизнес эрхлэгч танд мэдүүл зохих санхүүгийн зөвлөгөөг 11-р сарын 17-наас эхлэн даваа лавг баасан гариг бүр 13 цаг 5 минутаас танд хүргэнэ. Таны санхүүгийн боловсролын төлөө Бизнес радио 98.9. Өдрийн мэнд хүргээ сонсогчдоо өнөөдөр манай студид Magic Choice санхүүгийн мэргэжсэн үйлчилгээний төвийн мэргэжилтэн Алтан Зул болон Алтан Гэрлэнээр өргөдөж ирсэн байна. За сайн байцгаана уу өдрийн мэнд. Сайн байна уу? За өнөөдөр бид гурван ярилцах сэдэв бол аудит байгаа. Тэгэхээр аудитын ер нь зорилго нь юу юм бэ? Энэ талаар яриа эхлэе. За аудитын зорилго нь болохоор хэрэглэгчдийг бол үнэн зөв бодиттой тийм ээ санхүүгийн мэдээлэлээр хангахад ерөөсөө аудит хийх зорилго нь байгаа юм. Тэгэхээр амьдрал дээр болохоор нэгтлэнгууд маань аудитор гэдэг хүнийг харахтаа арай өөр өнцгөөс хардаг тийм ээ. Одоо тэр хүн тэнд ингээ суучаад хяндаг, шалгадаг, бидний одоо хийсэн ажлыг үнэлдэг, дүгндэг гэдэг арай өөр өнцгөөс одоо жишээлбэл нэг хошин байдлаар тайлбарлах юм бол одоо 15 толгойтой мангас байдлаар тийм ээ. За тэгвэл эсэргээр аудиторууд маань эргээд нэгтлэн бодогч нэрийг харахтаа яаж хардаг вэ гэхээр бас л арай өөр өнцгөөс тийм ээ. Хошин байдлаар тайлбарлах юм бол одоо дээр үеийн хідэн хүмүүс тийм ээ. Альва зүйлийг хүчээр хийдэг тийм ээ. Хүчээр тааруулдаг гэж ингэж бие биенийг хараад байдаг. Тэгэхээр яг аудит гэдэг зүйл маань бид нэр ингэж бие биенийг харах ёстой юу те? Бид нар аудит эндээс хэрэгний нэг хэрэгтэй ямар мэдээллийг өгөх юм, ямар мэдээлэлээр хангахын гэдэг талаар бол өнөөдрийн ярилцлагыг хүргэхээр бол зорж байгаамаа. Үргэлжлүүлээд аудитын талаар арай илүү дэлгэрүүлээд тайлбарлах юм бол. За, ерөнхийдөө аудитыг бид нар бол дотор нь дотоод болон гадаад гэсэн хэсгээс хуваагаад байгаа юм л да. За, тэгэхээр энэ нь одоо аудитын хэрэглэгч нь хэм бэ гэж асуулт гарах юм. Яагаад шаардлагатай ингэж асуулт гарах бах тийм ээ. За, тэгэхээр энэ аудитыг ерөнхийдөө төрийн статустай байгууллага ерөнхийдөө бас орох ёстой байдаг юм аа. За учир нь гэх юм бол одоо төрийн статустай гэдэг чинь сургууль орж болно тийм ээ. За мөн одоо цэцэрлэг орж болно. Цагдаа, эмнэлэг ерөөсөө төрийн үйлчлэгийг үзүүлж байгаа тэр байгууллагууд орох юм байгаа юм. За тэгэхээр энэ нь өөрөө ерөнхийдөө нөгөө төрөөс санхүүжилт авдаг ерөнхийдөө бүх байгууллагуудыг ерөнхийдөө хэлээд байгаа юм л да. За эдгээр байгууллагууд нь болохоор энэ усаа санхүүжиж байна гэж юм тийм ээ. Тэгвэл уус юунаас санхүүждэг? Та бидний ерөөсөө төлж байгаа татваруудаас аж ахуй нэгжүүдээс авж байгаа татвар, за мөн хүн болон иргэдүүдээс авж байгаа татвар тийм ээ. Энэ бүх татваруудаас бүрддэг байгаа тэр улсын төсөв гэдэг зүйл маань. Тэгвэл энэ улсын төсвөөс энэ санхүүжаад байгаа энэ сургуулиуд маань, энэ цэцэрлэгүүд маань энэ улсын энэ мөнгийг зөв зохистой ашиглагдаж гэнэ үгүй юу гэдэг дээр заавалжгүй аудитор баталгаажуулах хэрэгтэй. Энэ одоо мэдээж хэрэг одоо буруу зүйлд зарцуулагдсан, шамшигдсан ч гэдэг юм уу тийм ээ. Тэр тохиолдолд бол аудитор илрээд гарах боломжтой. Тэгэхээр энэ төрийн байгууллагууд бол ерөнхийдөө бас заавалжгүй аудит хэрэглэх шаардлагатай гэж үзэж байгаа. За мөн төрийн сан байгаа. За тэгвэл энэ төрийн сан гэдэг маань бол ерөнхийдөө одоо дүүргүүдийн санхүү төрийн сангийн хэлц буюу одоо бид нар чинь санхүүгийн тайлангаад гаргачаад тэнд авч тушаах хэрэгтэй байдаг шүү дээ тийм ээ. За тэгвэл энэ байгууллагууд дээр заавалжгүй одоо орох ёстой одоо нөгөө төрийн байгууллагаас гадна хувийн хвшлийн байгууллагууд гэж байгаа тийм ээ. За тэгвэл эднээс ингэж орох ёстой гэдгийг бол ерөнхийдөө нөгөө аудитын тухай хуулиар зохицуулагдсан байж байгаа. За тэгвэл энэ хувийн хвшлийн байгууллагууд яг ямар байгууллагууд байдгийг бэ гэхээр одоо нэгдүгээрт нь хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх төрлийн хувьцаат компаниуд байж болно. За мөн хөрөнгийн биржид одоо бүртгүүлээ зөвшөөрөл одоо хүсэж байгаа тэр компаниудаас заавалжгүй орох ёстой. За мөн балансынхын нийт хөрөнгө болон их усүрийн одоо тэнцэтгэл тийм ээ балансынхаа нийт хөрөнгийн дүн нь 50 сая төгрөгөөс дээш байгаа бол заавалжгүй аудитор баталгаажуулсан байх хэрэгтэй. За мөн одоо нөгөө өөрчлөн байгуулагдаж байгаа. За татан буугдах гэж байгаа тийм ээ эсвэл бүх хөрөнгө одоо дуудлагаар худалдаалах гэж байгаа тийм аж ахуй нэгжүүд бас борох ёстой гэж үзнэ. За мөн дээрээс нэмээд одоо нөгөө гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гэж байдаг тийм ээ. Тэр аж ахуй нэгжүүд манаас заавалжгүй орно. За мөн дээрээс нь хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа одоо хоршооч гэдэг юм уу тийм ээ. Тэдгэрүүд нь орно. За банк санхүү, даатгалын байгууллагууд орох ёстой. Нөгөө даатгал бид нар ингээл төлөөлөдөг тийм ээ. Тэгвэл энэ даатгал чинь бас л нөгөө зөв зохистой юмдаа зарцуулагдаж байгаа юм уу гүм үү гэдэг дээр бас хяналт тавигддаг байгаа юм. За мөн брокер дилерийн үйл ажиллагаа явуулж байгаа тийм ээ. За үн цаасны компани болон хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхэлдэг бас байгууллагууд бас орно. За мөн одоо энэ тэмдгүү сангууд байдгийг шүү дээ тийм ээ. Одоо зориг сан ч гэдэг юм уу одоо ямар нэгэн сангууд маань бол бас ишээ заавал орно. За дээрээс нэмээд улс төрийн намууд бас заавалжгүй орох ёстой гэж үздэг. За мөн одоо энэ аудитыг одоо дахиад хэрэглэгчийн хувьд дурдах юм бол тендер шалгаруулагч гэж байгаа. За тэгэхээр энэ тендер гэдэг маань өөрөө бол одоо зарим хүмүүс ч нөгөө тендерийнхээ бас учрыг олохгүй яваад байгаа шүү дээ тийм ээ. Тендерт ороод яваад байл гэдэг. Тэгэхээр энэ дээр юу гэж байх вэ гэхээр төрийн нөгөө хвшлийн байгууллага. За төрийн одоо статустай байгууллага гэдэг маань нөгөө л нөгөө биднүүсийн төлсөн татваруудыг яадаг вүлээ зарцуулж байгаа одоо тэрүүгээр санхүүждэг компани шүү дээ тийм ээ. Эдгээрүүд нь болохоор худалдан авалтыг хийхдээ
одоо нөгөө төрийн мөнгийг зарцуулалт хийх гэдэг шүү дээ тийм ээ. Тэр тохиолдолд хийхдээ ерөнхийдөө 3 аргаар хийгээд байгаа юм. За энэ 3 арга нь болохоор шууд худалдаж авахдаа бол тэр төрийн байгууллага бол 10 сая төгрөгийн доторх одоо худалдаа авалтуудыг 100 сая одоо 10 сая доторхыг бол шууд худалдаа авалт хийх боломжтой. 10 саяас 50 саяын хооронд бол харьцуултын арга гэж байгаа юм. За тэгэхээр одоо нэг сургууль тийм ээ их засвар хийлгэхийн тулд за нэг 45 сая төгрөгтэй их засвар хийлгэлээ гэж бодъё л та тийм ээ. Тэр тохиолдолд бол тэр харьцуултын арга буюу одоо би нэг 3 4 компани үнийн саналыг авна. За энэ үнийн саналаас харж агаад хамгийн нэг бага дүнтэй ч гэдэг юм уу тийм ээ арай боломжтой гэдгийг нь тухайн одоо нөгөө цэцэрлэг юм уу сургуулийн ч юм уу удирдлагууд өөрсдөө сонгоод харьцуулаад авчих юм байна. За тэгвэл бүр 50 саяас дээш болоод ирлээ. Нөгөө их засварын мөнгө нь 100 сая 150 саятай болоод ирсэн тохиолдолд заавалчгүй тендер зарлах хэрэгтэй байт. Тэгвэл энэ тендер зарлана гэдэг маань одоо жишээлбэл би тендер одоо зарлчлаа шүү дээ тийм ээ. Тэгвэл одоо хэд хэдэн компани хандлаа гэхэд тэр компаниудын бид нөгөө санхүүгийн үзүүлэлтүүдийг авна. За санхүүгийн үзүүлэлтийг авдаг үнэхээр гоё тайлантай байдаг тийм ээ. Тайлан одоо яг үнэхээр ингээ гоё харагдаж байгаа боловч энэ яг үнэн зөв юм уу гэдгийг нь бид нотлохын тулд тэр аудитын дүгнэлт гэдэг юмыг заашгүй шаардж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ тал дээр бас юу яаж болно л та ойлгож бас болно. Бизнес радио 98.9 Magic Choice санхүүгийн мэргэжсэн үйлчилгээний төв хамтран бизнес эрхлэгч танд мэдүүлэл зохих санхүүгийн зөвлөгөөг 11-р сарын 17-наас эхлэн даваа лавг баасан гариг бүр 13 цаг 5 минутаас танд хүргэнэ. Таны санхүүгийн боловсролын төлөө Бизнес радио 98.9. За дараагийн хэсэг нь болохоор аудитыг хэрэглэгч нар маань одоо харилцагч буюу байгууллагын хөрөнгө оруулагч нар, зээлдэгч нар байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагч нарт яагаад энэ аудит заашгүй хэрэгтэй болчихвоо гэдэг асуудал гарч иж байна те. Тэгэхээр та бүхэн одоо өөрсдөө нэг тухайн нэг ямар нэгэн байгууллагын хөрөнгө оруулагч байна гэж төсөөлөд үзье л да. За тэгэх юм бол юу харах хэрэгтэй вэ те. Хөрөнгө оруулж гинэ гэдэг маань би тодорхой хэмжээний өөрийнхөө хөрөнгийг оруулаад за эргээд түүнийг одоо үр өгөөж ин хүртээд тийм ээ. Гашиг шимийн хүртээд өөрийнхөө хөрөнгийг одоо өсгөөд одоо авах уг нь бол зорилготой. За тэгэхээр өөрийнхөө хөрөнгийг тухайн байгууллагад этгээд оруулахын тулд юу харах вэ гэхээр нөгөө л ялгаагүй санхүүгийн тайлангийг харах хэрэгтэй. Гэхдээ магадгүй тухайн байгууллага санхүүгийн тайлангаа үнэн зөв бодтойгоор гаргаагүй байж болдог. Тэгэхээр үүнийг яаж би одоо мэдэх вэ гэхээр нөгөө хөндлөнгийн хян шалгалт соёо энэ аудитаар оруулаад байгаа юм. Тэгэхээр аудит хийгдсэн байна гэж үзэх юм бол би тэр тайланд итгэж болно. Яг гэвэл нөгөө зорилго маань хэрэглэгчдийг үнэн зөв бодтой мэдээлэлээр хангана гэсэн шүү дээ. Тийм учраас зөв байна гэж итгээд би эдээд хөрөнгө оруулж болох юм байна. Үр өгөөж өгөх боломжтой байна гэж шийдвэр гаргаад хөрөнгийг бол оруулж байна гэж үзнэ. За тэгэхээр бол Монголд бол сүүлийн үед бол гадаадын хөрөнгө оруулагч нар бол орж ирж байна тийм ээ. Монголын одоо зах зээлийг сонирхож байна. Тэгэхээр тэдгээр байгууллагууд маань одоо яах вэ гэхээр бас л хөрөнгө оруулагч нар аудитын тайланг харна. За гэтэл одоо Монголын нэг аудитын компаниар одоо аудит хийлгцэн байлаа гэж бодъё. Дүгнэлт гаргуулсан байлаа гэж бодъё. Гэтэл одоо бид нар бас итгэхэд бэрх шүү дээ тийм ээ. Тэр аудитын байгууллага үнэхээр хараад бус үндсэн дээр тэр дүгнэлтээ гаргаж чадсан уу? Итгэлтэй байж чадах уу, болох уу, итгэж болох уу гэдэг асуудал гарч иж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ тал дээр дэлхийн хэмжээний одоо аудитын байгууллагууд байдаг. Тэгэхээр дэлхийн одоо хамгийн том 4 аудитын байгууллага Монгол аль хэдийн Монголд орж ирээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байж байна. Тэгэхээр энэ аудитын байгууллагууд бол бас тодорхой хэмжээний өөрсдийн гэсэн цензуртэй үн бол ханштай байгаа тийм ээ. Тэгэхээр эдгээр хөрөнгө оруулагч нар бол энэ мэдээллийг авахын тулд энэ аудитыг хэрэглэгч нар болдог. Тэгэхээр гадаад аудитын хувьд бол ерөнхийдөө юм байна тийм ээ. Дотоод аудит гэж бол юу хэлэх вэ? Одоо энэ талаар. За тэгэхээр дотоод аудит гэхээр одоо тухайн байгууллагын маань үндсэн одоо нэг үйл ажиллагаанд мөрдөж буй дүрм журмууд гэж байдаг тийм ээ. За мөн одоо нөгөө дүрм журм гэдэгт одоо ажлын байрны тодорхойлт орж болно. Одоо цалин бодох журамч гэдэг юм уу тийм ээ. Үйлчлүүлэгч хүлээж авах журамч гэдэг юм уу. Тухайн байгууллагын яг л тэр мөрдөж байгаа дүрм журмууд нь ерөөсөө хангагдаж байна уугүй юу гэдэг дээр хяналт тавьдаг. Тэр ажилтнууд нь тэр дүрм журмаа мөрдөж ажиллаж хэрэг хэрэгжүүлж байна вэ гэдгийг дээр ерөнхийдөө хяналт тавиад удирдлагуудад ерөнхийдөө үнэн зөв бодиттой мэдээлэл хангахад оршиж байгаа. За мөн дотоод аудитын маань зорилго болохоор бидний өмнөх нэвтрүүлгээ дээр бэлдэж сонсогчтой хүргэсэн нөгөө ашигтай ашиггүй зардал гэж юу вэ те? Үүнийг яаж одоо илрүүлэх вэ? Тийм ээ яаж одоо бий болох
үнийг яаж илрүүлэх вэ? Үүн дээр яаж хяналт авч ажиллах вэ гэдэг талаар ярьсан энэ асуудлууд маань дотоод аудитын асуудал болоо явчихж байгаа юм. За жишээлбэл байгууллагуудын яг олон улсын стандартынхаа дагуу тайлангаа үнэн зөв гаргах хэрэгтэй байдаг. За стандартынхаа дагуу гаргая гэхэд бол жишээлбэл бараа материалын тайлан дээр байлаа гэж үздэг. Бараа материалынхаа тайлан бид нэр цаг үеийн систем, бараа материалын системээр аливаар нь ч бүртгэж болно гэж стандартанд заасан байдаг. Бид нэр аливаар нь ч бүртгэж болно гэсэн үг. Гэтэл яг аливаар нь бүртгээд явал манай байгууллагад ашигтай вэ гэдэг асуудал тийм ээ. Ерөнхийдөө цаг үеийн системээр бүртгээд явна гэдэг маань ерөнхийдөө байгууллагаас бараа материал дээр гарч байгаа зарлаган дээр хяналт тавьдаггүй. Зөвхөн тооллого хийгээд үлдэгдлэр нь тийм ээ тооллого хийж баталгаажуулаад зөрүүд өнгөнд манах зарлагдсан байна гэдэг бүртгэл байдаг. Харин байнгын систем гэдэг бол бид нар бол орлого зарлага тухай бүрдэнд бүртгэж явах хэрэгтэй гэсэн. Тэгээд тооллого хийгээд үлдэгдлийг нь гаргаж ирээд одоо харьцуулж үзнэ, илүү дүгнэж үзнэ гэсэн үг байна тийм ээ. За тиймээс байгууллага бол за цаг үеийн системээр бүртгээд ирэх юм бол магадгүй тэр дундаас бүх тэр зөрүүд үнгээр нь манах бараа материал ингээл зарлагдж байна гэж яваад байгаа байхгүй юу. Тэгэл энэ дотор магадгүй байгууллагын одоо тэр зардал болохгүй зүйл байж болно. Магадгүй эд хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас тухайн бараа одоо тутсан байж болно тийм ээ. Ямар нэгэн байдлаар шамшигдсан байж болно. Үүнийг болвол тэр байнгын одоо цаг үеийн системийг бүртгэснээрээ бол гаргаж ирэх боломжгүй байдаг. Харин бол байнгын системээр бүртгэснээр гаргаж ирнэ. Тэгэхээр дотоод аудитыг хийх юм бол танах энэ дээрээ алдаад байгаа юм байна. Тэгвэл энэ бүртгэлээ арай өөрчилчихье. Гэх мэтлэн энэ нарийн зүйлүүдийг ингээд гаргаж иж гинэ гэсэн үг байна. За мөн одоо нөгөө эд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа гэж ярьж байна л да тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор одоо жишээлбэл яг ажилтнуудын нэг хоорондоо ингээд нийтийн нэг ашиглагддаг юмнууд байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр болгон дээр бол бас хяналт тавих хэрэгтэй тийм. За яаж хяналт тавих хэрэгтэй гэхээр магадгүй одоо нөгөө нэг үнэтэй аяг ч гэдэм үү тийм ээ. За жишээлбэл 500 төгрөгийн аяг байлаа гэж бодъё л доо. За тэгвэл тэр тухайн 500 төгрөгийн байгууллагын хөрөнгийг маргааш өглөө ирэхэд тухайн хөрөнгө маань байхгүй болсон байж магадгүй тийм ээ. Хагарцсан ч юм уу, алга болсон ч юм уу. Тэр тохиолдолд бол одоо дотоод хяналтгүй газрууд бол голдуу. За энэ одоо нөгөө манай хөрөнгө одоо хин ч авсан бөөмэд өчигдрэл ямар ч зүйлээс энэ бэйси өнөөдөр байхгүй л энэ гэдэг ч юм уу тийм ээ. За тэгвэл дотоод аудиторгүй тийм дотоодын хяналтын систем нь одоо буруу гэдэг ч юм уу муу байгаа тохиолдолд бол тухайн аягийг дахиад шинээр худалдаад авчих юм. Тэгвэл яг зарчмын үед яах ёстой юм гэхээр тухайн одоо эд хөрөнгийг дутаасан шамшигдуул одоо хийм байгаа тийм ээ. Тэр хүн тэр аягаа төлөх ёстой. Тэггүйгээр дахиад худалдаад аваад байна гэдэг чинь нөгөө өргөө зардал гараад байна л гэсэн үг байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ өргөө зардлыг л бас бууруулах за ерөнхийдөө гол одоо үйл ажиллагаа явж байгаа гэж ойлгож байна. Бизнес радио 98.9 Magic Choice санхүүгийн мэргэжсэн үйлчилгээний төв хамтран бизнес эрхлэгч танд мэдүүлэл зохих санхүүгийн зөвлөгөөг 11-р сарын 17-наас эхлэн даваа лавг баасан гариг бүр 13 цаг 5 минутаас танд хүргэнэ. Таны санхүүгийн боловсролын төлөө Бизнес радио 98.9. Тэгэхээр аудитор гэж ямар хүнийг ер нь хэлэх вэ? Аудитор хүн бас яг хийсэн ажилдаа ямар дүгнэлтүүдийг гаргаж өгд юм бэ энэ талаар. За аудитор гэхээр мэдээж хэрэг аудитын байгууллагад ажиллаж байгаа. Одоо зүйл хүнийг хэлнэ тийм ээ. За тэгэхээр аудитор гэдэг бас ажлыг бол нөгөө хэн болгоны дуртай нэгтлэнгууд нь хийгээд байхгүй. Мэдээж хэрэг мэрэгсэн нэгтлэн бодогч байх хэвээр 3-аас доош хүчил ажилласан байх хэвээр. Одоо өмнө нь бол ямар нэгэн байдлаар аудитын компанид туслах аудитороор 3 жил ажилласан байж иж одоо энэ аудитор гэдэг зүйлийг шалгалт өгөөд энэ одоо цолын хөрөнгөийг бас авах цензур байдаг л да. Тэгэхээр аудит одоо хийсэн тохиолдолд хийж байгаа ажилдаа аудитор дүгнэлт гэж бичих ёстой байдгийг. За тэгэхээр ямар дүгнэлтүүдийг өгдөг бичигддэг вэ гэхээр ер нь 4 төрлийн л дүгнэлтийг бол танд өгнө гэсэн. Байгууллагад танилцуулдаг гэсэн. За нэгдүгээрт нь мэдээж зөрчилгүй тайлан байна гэсэн дүгнэлтийг хүргүүлнэ. Зөрчилгүй тий ямар нэг асуудал илрээг байна. Бид нэр ингээд хянд шалгаад үзсэн чинь одоо тэр олон улсын стандартынхаа дагуу тийм ээ үнэн зөв боттойгоор илэрхийлсэн байна. Бид нэр зөрчил эндээс илрүүлсэнгүй гэж одоо дүгнж байгаа тохиолдолд энэ зөрчилгүй гэсэн дүгнэлтийг бол гаргаж өгж байгаа юм. За хоёрдугаарт нь тэгвэл зөрчилтэй дүгнэлт бүхий тайлан хүргүүлж болно. Тэгвэл ямар зөрчил илэрсэн тохиолдолд зөрчилтэй гэж үзэх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Тийм ээ. За тэгэхээр зөрчилтэй дүгнэлт бүхий тайлан гэдэг маань за жишээлбэл А компани одоо санхүүгийн тайлангийг бид нэ шалгаад үзсэн. За тэгсэн чинь борлуулалтынхаа орлогыг эдний компани мөнгөн суурьаар бүртгэжээ. Үүнээс бусад нь болохоор нөгөө стандартынхаа дагуу үнэн зөв бодтой илэрхийлжээ гэж дүгнэж болно гэсэн.
Тэгэхээр энэ бол ийм учраас сөрөг дүнэлт өгч байна. За яагаад сөрөг болж байна гэхээр уг нь тухайн байгууллагууд бол борлуулалтынхаа орлогыг одоо бидний ярьдаг аккурел суур буюу одоо орлого орж ирсэн тийм ээ бэлнээр хийгдсэн ч бай магадгүй зээлээр борлуулалт хийгдсэн ч бай бэлнээр болон зээлээр хийгдсэн ч бай тийм аль ч тохиолдолд борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэх хэрэгтэй байдаг. Гэтэл эдний компанийн хувьд бол зөвхөн бэлэн мөнгөөр орж ирсэн борлуулалтын орлогуудыг бүртгэгдсэн зээлээр хийгдсэний орхигдуулсан байна гэсэн үг. Тэгэхээр энэ гүйлгээ маань эргээд хөрөнгө оруулагч нар болон тэр одоо санхүүгийн тайланг хэрэглэж байгаа хүмүүст хэр зэрэг хохиролтой вэ гэдгээ бодож үзээрэй л гэсэн ийм зүйл байгаа юм. Ийм байвал бид нар одоо зөрчилтэй дүгнэлттэй тайлан манайг аудитор маань танилцуулж байгаа юм. За дараагийнх нь хэсэг нь 3 дугаарт нь болохоор сөрөг дүгнэлттэй тайланг өгж болно. Сөрөг. За сая бол ямар нэгэн алдаа илрүүлээ зөрчилтэй гэдэг тийм үү? Тэгвэл ямар тохиолдолд сөрөг болчихвоо? Алдааны хэмжээ энэ дээр бол ихсэж байна гэд ороод ирнэ л дээ. За жишээлбэл энэ дээр хамгийн гол зүйл юу байдаг вэ гэхлээр энэ материаллык нөлөө гэдэг нэг ойлголт чихнэр гарч ирж байна, тийм ээ? За тэгвэл энэ материаллык гэдэг байгаа зүйл нь шүү дээ, тий. Тэрийг зүгээр энгийн жишээн дээр аваад үзье л да. Жишээлбэл зүгээр нэг оюутан байлаа гэж бодё, тийм ээ. Оюутан өглөө босоод гараад явлаа автобусанд 50,000 төгрөгтэй төрүүчээ сойлуулчлаа гэж бодъё. Тэгвэл тэр тухайн оюутнуудын хувьд тэр 50,000 төгрөг хэрэг хүнээр тусч болох бол магадгүй нэг айхтар дарга захирал ч юм уу тийм ээ сарын 3 саяын орлоготой сарын 2 саяын орлоготой тийм хүмүүс 50,000 төгрөг нөлөө үзүүлэх болов та бараг л үгүй байх тийм ээ. Тэгвэл энгийн оюутны хувьд ингээд 50,000 төгрөг алдчихж байна гэдэг маань энэ бол их материаллык зүйл болоод байгаа. Тэр удирдлагууд ч гэдэм үү их мөнгө ихтэй хүмүүсийн хувьд 50,000 төгрөг юуж байгаа ш. Учраас тэрийг болоод тийм материаллык зүйл гэж үзэхгүй болчиход байгаа. За одоо зүгээр нэг хоёр компани дээр одоо аваад үзье л да. Нэг нь Хурд гэдэг нэг компани байлаа. Нэг нь Gas гэдэг хоёр компани байлаа гэж бодъё л да тий. За тэгвэл Хурд гэдэг компани бол тухайн одоо нэг сарынхан ч юм уу улирлынхан ч юм уу борлуулалтын орлого 10 сая байсан. За нөгөө Gas гэдэг компанийх нь болохоор борлуулалтын орлого нь улирлынх нь 1 тэрбум байсан. За энэ хоёр компани ингээд санхүүгийн тайлангийг үзээд хянаа шалгаад явж итэл нийт гарсан зөрчил нь 2 сая байсан гэж үзье. За тэгвэл энэ дээр нэгсэндээ тэр 2 сая ч гэдэг юм уу тэр материаллык гэдэг нэг юм хэмжих шаардлага гараад байна да тийм ээ. Тэгвэл энэ материаллык зүйлийг нь ерөнхийдөө тухайн аудитор маань яг аль зүгийг одоо хийж одоо шалгах гэж байна гэдгээс хамгаардыг. Одоо саяны жишээн дээр бол материалын төвшин нь борлуулалтын орлогоо 2%-аас одоо их байх юм бол энэ маань их асуудалд гарах гээд байна. Их л материаллык болох гээд байна л гэх гээд штэ тийм ээ. За тэгэж үзээд 2 сая байлаа гэж үзье. Тэгвэл энэ 2 сая зүйлийн одоо нөгөө зөрчил маань нөгөө Хурд буюу 10 сая орлоготой компани дээр хэр их нөлөө үзүүлэх вэ? Энд чинь баг нөгөө орлогынхоо 5.1-д нь л зөрчил гаргацсан байна шүү. Ямар ч хэрэггүй юмд ингээд шал дэмий зардал гаргацсан ч гэдэм үү тийм ээ. Хэрэггүй юмд ингээд бага юмнууд хийгдсэн. Бага юм асуудлууд гарцсан. Бага юм одоо стандарт зөрчсөн, хууль зөрчсөн юмнууд хийгдсэн байгаа байхгүй. Тэгвэл нэг тэрбумтай нөгөө Gas гэдэг компанийн хувьд болохоор энэ нөлөө үзүүлэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр нөгөө материаллык төвшин гэдэг маань тухайн байгууллагад одоо борлуулалтын орлогоос нь хувилагдаад их вэ нүггүй юу гэдгийг гаргачихж байгаа. Бизнес радио 98.9 Magic Choice санхүүгийн мэргэжсэн үйлчилгээний төв хамтран бизнес эрхлэгч танд мэдүүлэл зохих санхүүгийн зөвлөгөөг 11-р сарын 17-наас эхлэн даваа лавг баасан гариг бүр 13 цаг 5 минутаас танд хүргэнэ. Таны санхүүгийн боловсролын төлөө Бизнес радио 98.9. За саяны жишээн дээрээс харахад бол Хурд компанийн хувьд одоо материаллык нөлөө тийм ээ 2 сая одоо илрүүлсэн зөрчил нь 2 сая төгрөг. Гэтэл материаллык нөлөөнөөс их гараад байгаа учраас энэ Хурд компани дээр сөрөг дүгнэлт бид нэр өгнө гэсэн үг. Харин Gas гэдэг компанийн хувьд бол материаллык нөлөө үзүүлж чадахгүй байна гэж үзэж байгаа учраас бид нэр зөрчилтэй гэсэн тайлан одоо хөргүүлнэ гэсэн үг байна. За дараагийн 4 дахь танилцуулах тайлан бол дүгнэлт өгөхөөс бол татгалцдаг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр за Б компани одоо хувьд ингээд аудитийнх нь за Б компанийн хувьд бол ингээд шалгалт хийгээд үтсэн. За гэтэл уг Б компани яасан бэ гэхээр одоо аудитын ажил хийх тэр цар хүрээг боломжийг нь хангаагүй. За тэгэхээр хангаагүй гэдэг маань болохоор яаж байгаа юм гэхээр за одоо танаа санхүүгийн тайлан дээр бид нар аудит хийх гэсэн юм аа. За 4 дахь дүгнэлт маань бол дүгнэлт өгөхөөс татгалцсан тайлан гэж байгаа. За энэ одоо юу гэсэн үг юм гэхээр за жишээлбэл одоо нэг байгууллага дээр аудит хийхээр тохироод хийхэр боллоо шүү дээ тийм ээ. Гэтэл нөгөө байгууллагууд маань яг нөгөө аудитын ажлын цар хүрээний боломжийг хязгаарлаад өгч байгаа. Хязгаарлна гэдэг маань тайлангаа гүйцэд өгөхгүй. Магадгүй нөгөө дансны хуулгаа өг гэхээр тэрийгээ өгөхгүй. Параметралын тайлангаа өгөхгүй. Гих мэдчлэн зүйлийг бол ерөнхийдөө тэр ажлын миний хийх ажлыг хязгаарлаад байна шүү дээ, тийм ээ. За мөн нөхцөл бололцоог маань ерөөсө бүрдүүлэхгүй.
зарим материалаа одоо танилцах ерөөсө боломж гаргаж өгөхгүй байгаа бол ерөнхийдөө за одоо танай байгууллага дээр дүгнэлт өгөхөөс татгалзлаа гэх. За мэдээж хэрэг энэ тохиолдолд бол танахаас авсан, тухайн одоо нөгөө байгууллагаас авсан ажлын үсийг бол буцааж олгодоггүй. За тийм зүйлүүд байдаг гэж ойлгож байна. За гэхдээ болвол жишээлбэл энэ компанийн хувьд бол биднэрт одоо бидний ажлын болцоог хангаагүй тий биднэрт шаардлагатай материалаа өгөөгүй гэл тэр тухайн байгууллага болгоно дээр дүгнэлт өгөхөөс татгалзаад авахгүй л тий. Яг бол манай ажлыг одоо хийлгсэнгүй, цар хүрээг нь одоо нөхцөл болцоогоор хангаж өгсөнгүй гэж татгалзаад байж болохгүй л тий. Яагаад тэгж байна гэхлээр шалгах явцад одоо тэр манад бол материалуудаа гаргаж өгөөгүй. Тэрнээс бусад материалыг нь бол тухайн аудитын компани шалгацал байгаа гэсэн үг тийм үү? За тэр шалгах явцад нөгөө материаллог нөлөө үзүүлсэн гэсэн үг. Би одоо гадаад дахь нэг тухайн байгууллагын гадаад дахь мөнгөнд харилцахын үлдэгдлийг нь шалгаж чадахгүй учраас би дүгнэлт өгөхөөс шууд татгалзаж болохгүй л гэсэн үг л дээ. За мөн аудитор нь хэдийгээр шалгаж баталгаажуулж одоо чадаагүй ч гэсэн санхүүгийн тайлангийн хэмжээнд одоо материаллог бус нөлөө үзүүлж байна гэж үзэх юм бол дүгнэлт өгөхөөс татгалзаад байгаа юм. За аудиторууд маань болохоор хийсэн ажилдаа саяны 4 төрлийн дүгнэлтийг бичиж өгдөг гэж байна тийм ээ. За одоо би аудитор байлаа гэж үзье. Хөтлөгч та аудитын компаниар үйлчлүүлсэн байгууллага байлаа гэж үзье. Тэгвэл одоо миний энэ аудитын би одоо ийм дүгнэлт гарлаа гэж танд дүгнэлтээ өгөхөөр та шууд энийг хүлээж авах уу? Энэ тал дээр яг зарим байгууллагын удирдлагууд маань мэддэггүй. Дүгнэлт гаргаад ирэнгүү шууд авчихна. За ийм л байх хэрэгтэй юм ээ түгээл авчдаг. Тэгэхээр энэ бол буруу юм шүү. Захирлуудаа, байгууллагын удирдлагуудаа, нэгтлэнгуудаа. Яах ёстой юм гэхээр та энэ дүгнэлтийг авахаас өмнө зайлшгүй зөвлөмж гэдэг зүйлийг авах ёстой. За тэгвэл энэ зөвлөмж гэдэг маань болохоор тийм ээ. Яах вэ гэхээр хамгийн гол байгууллагад хэрэгтэй зүйл бол энэ зөвлөмж. Энэ аудитыг яах гэж аваад байгаа юм тийм ээ. Энэ зөвлөмж гэдэг зүйлийг л авах гэдэг. Тэгвэл зөвлөмж дээр юу тусгасан байдаг вэ гэхээр танаа энэ санхүүгийн тайлан дээр яг ямар алдаа байсан. Энэ одоо алдаа нь юунаас ингэж үүссэн тийм ээ. Энэ алдаа нь бас эргээд яг ирээдүйд яг ямар эрсдэл бий болох гэдгийг зүйлийг тусгасан байх хэрэгтэй. Тэгэнгүүт тухайн одоо байгууллагын удирдлагууд болон одоо нэгтлэнгууд маань уг зөвлөмжтэйгээ танилцаад одоо засварлах шаардлагатай гэж үзвэл одоо санхүүгийн тайлангаа засаад дахинж гаргаж өгөх хэрэгтэй гэсэн. За магадгүй түрүүний нөгөө нэг 4 төрлийн дүгнэлтсэн тийм ээ. Сөрөг дүгнэлт өгөх шаардлагатай байсан. За сөрөг дүгнэлт ингээд өгөхөөс өмнө за ийм зөвлөмж байна. Энийг ингэж хийгээрээ арга замыг хийлээд өгч байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр тухайн нэгтлэн маань хийгээд явлаа. Эдний тайлан алдаагүй зөв илэрхийлэгдээд явчихна л гэсэн. Тэгэхээр ерөөсөө л энэ аудит гэдгийг чинь мөн чанар бол энэ зөвлөмжөндөө оршиж байгаа. За тэгээд тэр зөвлөмжтэйгээ танилцсны дараа бол удирдлагууд маань тийм ээ. Захирлууд маань энэ дүгнэлтүүдээ аудиторын өгсөн дүгнэлтийг хүлээж авах бүрэн боломжтой болох юм аа. Тухайн байгууллагууд маань хэрвээ энэ аудиторын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа тохиолдолд одоо жишээ нь манай байгууллага бол ямар нэг юм зөрчил байхгүй, дүгнэлтөд буруу гарсан байна гэх тийм тохиолдол бас гарах бах тийм. Энэ тохиолдол яах вэ? За энэ тохиолдолд яг хөөхлөр нөгөө аудиторын гаргасан шууд дүгнэлтээ танилцуулна гэж дүгнэлтээ шууд өгнө гэсэн. Яг гэвэл бид нар ийм зөвлөмжүүдийг хүргэсэн удирдлагад хүргэсэн. Тэгээд удирдлага маань одоо ингэж энийг засаж залруулахгүй гэсэн учраас одоо санхүүгийн тайлангаа энэ хിവэрэ гаргасан. Энэ санхүүгийн тайланд нь манайх бол одоо сөрөг дүгнэлтийг өгж гинэ. Эсвэл зөрчилтэй дүгнэлтийг өгж гинэ гэж зөрчилтэй тайлангаа дүгнэлтээ өгч гин гэсэн үг байна шүү дээ. Тэгээд бас нэмэт хэлчихэд одоо нөгөө нэг удирдлагууд маань ч гэсэн за магадгүй нэгтлэн маань манай тайлан зөв байна, аудитор буруу дүгнэлт өгөөд байна гэж өөрсдөө тайлангаа засахгүй нөө тэр чигээрээ сөрөг дүгнэлтийг яваад өгнө шүү дээ тийм ээ. Тэр тохиолдолд эргээд янз бүрийн байдлаар татврын шалгалт ирлээ гэж бодъё. За тэгвэл энэ биднээсээ одоо нөгөө өгөөдсэн зөвлөмжийг ингээд өгөөдсэн зүйлүүд төр хэрвээ акт тавигдах юм бол тийм ээ. Эргүүлээд энэ маань яг аудитын байгууллагын хувьд ямар нэгэн хариуцлага хүлээх асуудал байдаггүй. Харин бид нар нөгөө өмнөх бас дугаарууд дээр татврын мэргэсэн зөвлөх үйлчилгээний талаар ярьжсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр одоо зүйл маань бол яг татврын хяналт шалгалтын ч юм уу тийм ээ хариуцлагын асуудал ерөөхдөө бас байж байгаа. За мөн одоо энэ аудитынхаа ярианы эцэст бол бас нэг нэгтлэнгуудын маань удирдлагуудын маань бас нэг андуурч ойлгоод байдаг бас нэг сүлд гарсан нэг тийм ойлголтыг бас энэ ташрамдаа хэлмээр байна л да. Тэгэхээр байгууллагуудын одоо нөгөө төрийн санд тайлангаа өгөх шаардлагатай байхад заавал аудитын дүгнэлт шаарддаг гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр аудитын дүгнэлт дээр бид нар бас нөгөө юм нэгтлэх гэрээт ажил гэж байдгийг. За мөн нөгөө түрүүний хэлсэн аудитын аудитын дүгнэлт гэж байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр нэгтлэх гэрээт ажил гэдэг маань болохоор ерөнхийдөө байгууллага дээр очихгүй. За мөн нөгөө санхүүгийн тайлангийн нөгөө аган шатны баримтыг шалгахгүй зөвхөн санхүүгийн тайлан нь яг илтээр зөрүүтэй юм байна уугүй юу гэдэг тэр нэгтэл шалгаж өгд юм байна. За энэ тохиолдолд бол ажлын одоо өртгөн багтай
За ажлын хугацаа бас багатай. Ерөнхийдөө дунд түвшний одоо шалгалт одоо дүгнэлт өгдөг гэсэн үг гэж байгаа. Харин аудит хийж байгаа бол ерөнхийдөө нөгөө тухайн байгууллага дээр очиод анхан шатны баримт материалуудыг үзээд нөгөө нэг зөвлөмжөө өгөөд тэрнийхээ дараа ингээд дүгнэлтээ өгдөг гэж байгаа. За тэгэхээр зарим байгууллагууд маань энэ нөө яг нэгтлэг гэрээд ажил юу гэдгийг тийм ээ аудитын дүгнэлт гэж юу гэдгийг энийг бас нөгөө ойлгохгүй явж байгаа нь бас удирдууд байгаа юм л та. Тэгэхээр магадгүй та ингээд нөгөө баг үн хүс өгчөөд аудитын тайлаа хийлэгцээ ингээд бас энэ дөрөв дэж магадгүй тийм ээ. Тэгэхээр энэ нэгтлэг гэрээд гэдэг ажил маань өөрөө эргээд бас нөгөө түрүү нөгөө тендер гэж бас ярьсан шүү дээ. За энэ тендерт бол энэ нэгтлэг гэрээд ажлын дүгнэлт бол шаардлагагүй. Тэрэг бол одоо яг стандарт дүгнэлт байна гэж үздэггүй гэсэн үг байна. Тэгэхээр энэ нэгтлэг гэрээд ажил гэж байдгийн шүү. За аудитын тайлан дүгнэлт гэж байдгийн шүү гэдгийг бас ялгаж сайлгаж ойлгоорой гэж сонсогч нартай хэлмээр байна л та. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр манай студид Magic Choice санхүүгийн мэргэжсэн үйлчилгээний төвийн мэргэжилтэн Алтан Зуул болон Алтан Гэрэл нарийн үрдэн та бүхэнд аудитын талаар мэдээлэл өглөө. Та хоёртаа баярлалаа. Баярлалаа. Бизнес радио 98.9 Magic Choice санхүүгийн мэргэжсэн үйлчилгээний төв хамтран бизнес эрхлэгч танд мэдүүлэл зохих санхүүгийн зөвлөгөөг 11-р сарын 17-наас эхлэн даваа лавг баасан гарын бүр 13 цаг 5 минутаас танд хүргэнэ. Таны санхүүгийн боловсролын төлөө Бизнес радио 98.9